За хай, гидоптер байгаа кейснүүдийг хэр ашигтай, хэр алдагдaltaй гэдгийг туршдаг контентын дараагийн дугаар тогтмол. Энэ удаа бид нар Engrave гэдэг кейсийг 100 задлаад, мэдээж бас Joker модоор 20-ыг задлаад, тэгээ 4 удаа кейс батлыгээ тэр ашигтай, хэр алдагдaltaйг үзэж байна. Тэгээ дотор байгаа юмнуудаа танилцъя. Keydrop нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс айтем. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За Engrave case $30, 100-г задлахад $3000. Тэгээ $3000 юм байна. Одоогийн байдлаар манайх бааз 38000 байгаа юм байна. 2 20 удаа дарна гэсэн үг. 3 4 утга унчаасаа 5 6 7 8 40 задлсан 45 задлсан 50 задлсан. Зүг. Мэн нэг л буруу талцсан санагдах юм. За тоол хийдэ. Тоог алдсан. 3 16 50 муу биш би тоонд муу биш. 55 60 65 10 15 90 95 95 90 95 100 What ийм аа. Би тоох алдсан уу? 3000. Хоолээ. Энэ кейсэл бити нэгээр. What the fuck? What? Энэ нэстэ хотлаа кейс шүү чаад. 20-ыг задлахад $17000 юм уу? Дай. За 10-ыг л задлаа. $8700. Come on. Butterfly Gamma Player, M9 Bayonet Fed, Gravit Autotronic. Come on. Яа. 10-ыг задлахад хэдэлээ. 20-ыг задлах мөнгө байгаа юм байна. Ашигаа авч яж харах хэвээр. Butterfly Gamma Player авчмаар байна. Хамгийн өдөөс ойртох нь унсан. Come on. Come on. Butterfly M9. Butterfly M9. Зайлхэр. Энэ худлаа кейс шүү. Энийг ил бити задлаарай. Сто дими кейс шүү. Яг кейсүүд амар давгүй явж байсаа гинт дундуур нь стогийн кейс гарч ирсэн байна. Тэг кейс батл дээр л авчий гэж бодож байна. Одоо чат сая зарахгүй гивэд хийх скин авах байсан штэ чин төгсөө. Дандаа ийм болох юм аа. Энэ чинээс унах скинээс гивэд чи. $500 гивэ хийчихв. Та нар тэнгуут үнэтэй байна гэдэг юм аа. За энэ дэжгүйж магадгүй. Яг үндэ ингээ комбогоор гивэд хийчих юм шүү. Кейс батл юу болж байгаа вэ? За манайх үндэ яг үндэ ялагдсан юм. Энэ кейсэн дээр мань бол байдгаараа л бударч байгаа юм байна. Сто гудралт гэжиг л зур амсч байна. Та нарт л энэ ч зүгээр hyper beast. Окей. M4-ны гивэ орсон. Шүний 5 цагт яхаа ч юм Keydrop тоглож байгаа 5 байх. Ямар аимшигтай хүмүүс. За Joker модны кейс батл дээр амар чонки авчаасаа л гэж бодож байна. 38000 эхэлсэн шүү дээ. Яа 38000 гэдэг чинь тэгээд мань бол өмнө бол өмгөө дооблцсон байсан л гэсэн үг л дээ. 20000 эхлээд тэгжсэн 38000 хүртэл өсгөөд одоо буцаагаар яг алддаг үе дээр л байгаа юм байна. Энд дэр ихтэй нэлээл гударлаа. Одоо айл бол Wildfire 2-ыг унаач. Wildfire нь бол нэлээд давгүй үнэтэй л юм. Тэгээ ойр би ингээд энгийн кейснээс ерөөсөө үнэтэйг нь унгаахгүй байгаа харагдаад байгаа. Одоо л унах нэг нэлээд болцсон гэж бодож штэ. Тэгээ зургуулаа нийлээд 60 кейс задлж байгаа штэ. Хамгийн үнэтэй нь биш юмаа гэтээ. Хамгийн үнэтэйгээс 3 дахь унах ёстой штэ. За өмнөх бичлэгэн дээр болонгууд маань яалч 4 кейс батал дөрвөлн дээр нь ялцсан л та. Одоо яг тэрийг буцаагаал 3 амсаал утгаараа л гударч байна. За тэгээ одоо мен та нарын өмнөөс туршдаг контент юм ч одоо тэгэл одоо нулимсаа залгаал. Тэгээд одоо гутрий. Одоо яа их үү? Сали том. We won.
За миний хоёр анд чи комбайныгаа carry дэ штэ. За нэг butterfly болж байна. Энэ butterfly-гаас авмаар байна. Butterfly gamma төвлөр 12,000 доллар байгаа. Окей, үнэтэйгээс 2 дахь нь унсан. 3 дахь нь ч үлээ. 3 дахь нь байсан юм байна. 2 дахь нь M9 fade-ээс харагдаж байна. 2 дахь flip. Унжваа. Яг л тэнцүү яваад байна да. Оо, би өөрөө унгаасан. Оо, хамгийн үнэтэйгээс 2 дахь нь бас унгаасан. Юу вэ? Butterfly gamma төвлөр 6500. Би 12,000 гэж утсан бол. Тэгээ зүгээр Doppler Phase 2 12,000 байсан болохоор тэгж бодоод байсан болоо. Тэрнтэй би адилхан үнэтэй тэгж бодоод байсан. За ямар ч ялч. Гоё байна. Гоё байна. Гоё байна. Оо, Sally my boy. Энэ хоёр бот эвгүй хоёр бот шүү. Гэтэ та нар өөрөө өөртөө тардаг бот авах хэрэгтэй ахлах л та. Хэдийг авчуу? Байна уу? Манайх интернет яг үндэ сүрцэл байгаа юм байна. 12,000 авсан. 50% ашиг. Би бол давгүй авлаа гэж үзсэн. Айл ч та унгахгүй л байгаа юм байна. За бидний нөө Sally айлд орцсон. Оо, CTS you are the carry. Мэн ингээл амар гоё ботнуудаа олцсон те. Энэ өстой миний бот. Би бүр I'm cookie. Энэ өстой миний найз, энэ өстой ладаг бот гэж бодож чи нөгөө тал тийч савта золонгоо шал өөр хөтийг энэ өстой миний найз, энэ өстой ладаг бот гэж бодсон байти бэлээ. Яа, би бүр cooking. Юу вэ? Бид 8,000 долларын кейс баталд ягаад ч 16,000 хийцэн байна аль тийм нэ. За өөрчлөлөө куклэхгүй л айлс мэлээ. Энэ кейс батлыг ялчвал бол мэлээ авлаа. Бүр амар авлаа. Хоёулаа ер нь бол мөнгөд авцсан. Энээс хашаа цэвэр ашиг. Гол нь яалах хэрэгтэй. Эва, Foxy, wake up. Эвагийн унгаж байгаа ч дээ. 800 долларын кейснээс 300 долларын тутаг унгаж байна. Болоочтой андуудаа. Йоо, би ингэж амар carry-да тэгээд хожигдож байгаа мó те. Яг л миний deadlock-ийн матчийг шааж. I carry so hard. За энэ кейсэн дээр байна. Яана. Ихсэн зэгтээ буцаа ирлээ л гэж. За энэ кейс бол шал тими кейс шүү. Engraved кейс. Бити онгол те. Энэ өстой удлаа кейс шүү. Тэгээ дараагийн бичлэгээр үзье.